Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид. Тэмээн тайртай Монголын ард түмэндээ энэ өдрийн төмөн амгалан айлтган мэдчилье. Тэнгэр говийн эзэн хөх уяачийн алдар нэрийг цуурайтуулсан хурдан буянгуудыг танилцуулах цуврал дугаарын маань анхны дугаар бэлтгэн хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү цуврал дугаарын маань анхны дугаарт Баян-Хунгар аймгийн Шинжил сумын харьяат аймгийн алдар туяач Батаагийн Балжинямын Ботхон тэмээ жигүүр бор хэмээх хурдан буянг танилцуулахад бэлэн болсон байна. Аймгийн алдар туяач Батаагийн Балжиням нь анх 2009 оноос өдийг хүртэл 17 жил хурдан тэмээ уйж хурдлуулж 2021 онд аймгийн алдар туяач хэмээх эрхэм заланд 20 гэдэг насндаа хүртсэн залуу уяач юм аа. Түүний Ботхон тэмээ болох жигүүр бор нь 2023 онд аймгийн алдар туяач Батаагийн Балжинямын Ботхон тэмээ болж мэндэлж байжээ. За ингээд түүний гаргасан ховорхон гоц амжилтуудыг дүрдъя. 2024 оны 10 сарын 13-нд зохион байгуулагдсан Баян-Хунгар аймгийн Шинжил сумын намрын нээлтийн уралдааны хурдан тормны уралдаанд аман хүзүү 2024 оны 10 сар Баян-Хунгар аймгийн Баян-Өндөр сумын намрын нээлтийн уралдаанд мөн аман хүзүү турдалж 2024 оны 11 сарын 2-нд зохион байгуулагдсан улсын авраг малчин Сосор ормын Бямсран ахын цолны мэлалга наадамд төрөө магнат хурдалж 2024 оны 11 сарын 3-нд Говьалтай аймгийн Эрдэнэ сум зохион байгуулагдсан хурдан тормны уралдаанд төрөө магнаа 2024 он Баян-Хунгар аймгийн Баянлаг сум Өндөш хоршооны 10 жилийн ойд зориулсан хурдан тормны уралдаанд төрөө магнаа 2024 оны 11 сарын 16-нд зохион байгуулагдсан Баян-Хунгар аймгийн Жинс сум Хөнөг 3 дугаарагийн хурдан тормны уралдаанд мөн төрөө магнат хурдалж 2024 оны 11 сарын 17-нд Баян-Хунгар аймгийн Шинжил сум Эрдэнэ чанд багт зохион байгуулагдсан хурдан тормны уралдаанд төрөө магнаа 2024 он Говьалтай аймгийн Бэгэр сум зохион байгуулагдсан говийн мөсийн уралдаанд мөн төрөө магнаа 2024 он Монгол улсын авраг малчин Төмөн жаргалын нэрмжит хурдан тормны уралдаанд мөн төрөө магнад хурдлаад байгаа юм аа. 2024 оны 1 сард зохион байгуулагдсан Баян-Хунгар аймгийн Шинжил сумын малчит төлчдийн зөвлөгөөнд зориулсан хурдан тормны уралдааны төрөө магнаа 2024 оны 12 сарын 1-нд зохион байгуулагдсан Баян тоорой тэмээний баяр наадмын аман хүзүү 2024 оны 12 сарын 2-нд Баян-Хунгар аймгийн Баян цагаан цаг 4-р аймгийн авраг малчтын мэлалга наадамд мөн аман хүзүү турдалж мөн тухайн ондоо Өмнө Говь аймгийн 3 дэс сум зохион байгуулагдсан хурдан тормны уралдаанд төрөө магнаа 2024 оны 12 сарын 25-нд зохион байгуулагдсан Баян-Хунгар аймгийн Шинжил сумын оны авраг шалгаруулах хурдан тормны уралдаанд мөн төрөө магнаа 2025 оны 1 сарын 8-нд Баян-Хунгар аймаг Баазгаан сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд төрөө магнат хурдалж ямархан хурдан буян төрөн гарч байгаагаа зарлаад байгаа хурдан буян юм аа. 2025 онд зохион байгуулагдсан Говьалтай аймгийн Бэгэр сумын цагаан сарын баяр зориулсан тэмээний баяр наадмын хурдан тормны уралдаанд төрөө магнаа мөн тухайд Баян-Хунгар аймгийн Баян сум зохион байгуулагдсан хурдан тормны уралдаанд аман хүзүү 2025 онд зохион байгуулагдсан Дорн Говь аймгийн Сайн шат хотноо зохион байгуулсан улсын мөсийн уралдаанд Айргийн 5 2025 оны 11 сарын 26-нд зохион байгуулагдсан Залагийн өрн тэмээчтэй холбооны уралдааны аман хүзүү 2025 оны 11 сарын 7-ны Алтангац содонд Баян-Хунгар аймгийн Богд сумын нэрмжит хурдан тайлгны уралдаанд аман хүзүү турдалж мөн тухайн ондоо бүгд найрамдах Монгол ард улсын аврах тэмээчин Улаантүгэн одонд Сүхийн даш дондгийн нэрмжит хурдан тайлгны уралдаанд аман хүзүү 2025 онд зохион байгуулагдсан Эрдэнэ Монгол компанийн нэрмжит оны аврах шалрах тэмцээний Айргийн 5 2025 он Баян-Хунгар аймгийн Баян-Өндөр сумын оны авраг шалгаруулах хурдан тайлгны уралдаанд Айргийн 3 2026 оны Уртын гол огийн наадмын хурдан тайлгны уралдаанд Айргийн 5-д хурдалж энэхүү 12 төрөө 13 ариг хүртээд байгаа ховорхон амжилтын эзэн болсон хурдан буян юм аа. За ингээд аймгийн алдар туяач Батаагийн Балжиням найздаа цаашдынх нь уралдаанд нь томоос том амжилтыг хүсэж гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэндээ.